За сайн бацгаана уу та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ энэ оныхоо хамгийн сүүлчийн тэргэл сарныхаа талаарх буюу бүтэн сарныхаа талаарх мэдээлэл болон зөвлөгөө хүргэх гэж байна. Шинийн 15 маань гэсэн үг. Шинийн 15 маань 2025 оны 12 дугаар сарын 5-ны өглөө буюу Баасан гаригийн маань өглөө 7 цаг 13 минутад Ихрийн ордод 10 гаруй хэмтэйгээр болно. За энэхүү энерги маань идэвхтэй хугацаа нь 12 дугаар сарын 2-ноос 7-8-ны хооронд үргэлжлэх болно. Гэхдээ яг оргил цаг нь оргил энерги нь болохоор яг 5-ныхаа өглөө 7 цаг 13 минутанд байна гэсэн үг. За тэгэхээр цөмөрөө ингэж Монгол хүмүүс тийм ээ. Тэгээд ялангуяа би Монголдо байгаа хүмүүстээр болж хийж байгаа болохоор Монголын минь газрын зургаар тооцоолоод гаргаж ирэнгүүт ямар энергиуд идэвхтэй байх вэ гэхээр мэдээж хэрэгтэй үндсэн гол энерги маань болохоор ихрийн орны энерги байгаа. Ихрийн орны энерги дээр давхарлаад нэмэгдээд газрын зурагтайгаа холбоо үүсгэнгүүт Тэнгэрийн зургийн 7 дугаар орон зай болон 8 дугаар орон зайнууд холбоо үүсгэж байгаа гэсэн. За энийг цөмөрөө хамгийн энгийнээр яаж ойлгох вэ гэхээр нэгдүгээр бидний сониуч ба мэдээлэл цуглуулах энэ энерги буюу ихрийн ордныханд байдаг нийтлэг энерги нөлөөлнө. Ялангуяа харилцаа бүх хүмүүстэй ингэж харилцаа ялангуяа онлайнаар интернетээр хийдэг энэ мэдээллүүд ихсэх, энэ мэдээллүүдийг сонсох, хөнгөн, хувьсамтгай байг, давхар энерги буюу эсрэг тэсрэг хоёр энергийг зэрэг харж чаддаг, олон талаас асуудлыг ойлгож чаддаг, оюун санааны маш их идэвхтэй буюу бараг судалгаа, бичих, илтгэл тавих ярваа нэгэн дүгнэлт шинжилгээ хийхэд хүчтэй байдаг энэ ихрийн орны энерги дээр мөнгө санхүү буюу ахиад харилцаа холбоо түншлэл гэдэг ийм гурвалсан энерги хоорондоо уялдаж холбогдож байгаа. За тэгэхээр хэдүүл ингэ мэдээд авлаа тийм ээ. Бүтэн сар маань буюу шинийн 15 ихрийн ордод гарна. Тэгээд ямар сэдвүүд байх вэ гэхээр би сая энгийнээр дурдсан хэднээс хэдний хооронд нөлөөтэй байх вэ гэхээр 2-ноос 8-ны хооронд гэдэг цөмөрөө мэдж байгаа. Тэгээ газрын зурагтай холбоотойгоор бидний эд санхүү болон харилцаа түншүүд гэдэг энергиуд давхар ирчимжиж байгаа. За нэмэлтээр цөмөрөөс юу мэдэж авах ёстой вэ гэхээр дан ганцхан сар маань ихрийн орд гарч болж байгаа учраас бид нар ихрийн ордны нэрчмүүдийг мэдхэд болоо гэд өвгөр зогсохгүй. Яагаад вэ гэхээр энэ өдөр гаригууд маань давхар өөр хоорондоо энерги холбоос үүсгэж байгаа учраас тэр нь ч гэсэн биднэрт дайвар нөлөөлөх боломжтой учраас цөмөрөө эдгээр мэдээллүүдийг бас хүлээн авч мэдчихвэл бас зүгээр юм болов уу гэж бодоод та бүхэндээ бэлтлээ. За нэгдүгээр анхаарах энерги маань юу байна вэ гэхэд мэдээж хэрэг нар маань болон сар хоёрын хоорондох эсрэгцлийн энерги. Нар чинь ингээд тийм ээ бидний ингээд өөртөө ихтэй байх, зоримог байх, шийдвэртэй ингээд үнэнч байх, маш их төвлөрсөн байх гэдэг эрчмүүдийг ингэж өгж идэг. Гэтэл ингээд сар маань ингээд ороод ирэнгүүт энэ хоёр чинь хоорондоо би юу чи юу гэд эсрэгцэлтэй ороод ирэнгүүт сэтгэл хөдлөл маань бидний сэтгэл хөдлөлөө залж чадахгүй байгаагаас улбаалаад бидний зорилгодоо хүрэх энэ боломж маань багасах юм юутай байдаг байхгүй юу? Энергитэй байдаг байхгүй юу? Тэгэхээр цөмөр яах ёстой вэ гэхээр гаргалгаа сэтгэл хөдлөлийг хянах шаардлагатай гэсэн үг. Тэгээд цөмөрөө маш гоё энэ ихрийн ордны оюунлаг энергиэсээ илүү их туйлын төвлөрсөн тодорхой үйлдэл чиглэсэн энергиэрээ өөрсдөө ингэж идэвхжүүлж энэ энергиээр байвал айгүй сайн байгаа. За энэ ингээд хэлхийг зорьсон, мэдээлхийг зорьсон эхний энерги. Хоёр дахь бас ингээд энерги нь юу байна вэ гэхээр ангараг гариг болон сар хоёр маань хоорондоо дахиад эсрэгцлүүлдэж байгаа. Эсрэгцлийн энерги холбоостой байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр цөмөрөө яах вэ гэхээр бидний ингээд хүсэл ингээд тэмүүлэл байгаа штэ. Баян ингэж урагшаад чиглэж идэг, тэмүүлж идэг, хөдөлж байдаг, дайчин байдаг гэдэг энэ чинь ингээд ангараг гариг маань бидэнд өгж идэг энерги. Гэтэл яг ингээд тэмүүлээд дайчин байгаад хүсээд байжсэн чинь
Нөгөө л дотоод сэтгэл чинь ингээд тэнцвэргүй болонгууд энэ хоёрын зөрчилдөөн дундаас юу үүсдэг вэ гэхээр айгүй тийм хурц ширүүн мэдрэмж бид нар ингээд өөртөө бий болгочдөг байхгүй юу. Тэгэхээр яах вэ цөмөрөө гаргалгаа нь яах вэ гэхээр яаруу байж болохгүй, түргэн ууралжлахгүй, түргэн бохимдож болохгүй, сэтгэл хөдлөлөөс болоод тэгээ хурц шийдвэр гаргаж ерөөсөө болохгүй. Ярваа нэгэн асуудлыг хурдан шийдэх гэж бүр оролдох ч хэрэггүй. Яагаад гэвэл зөрчил үүсэх одоо ийм онцгой сөрөг талтай гэх юм уу да. За мэдээч хэрэг энэ чинь ингээд дахиад дайвар бас юу авч явах уу гэхээр сар маань болохоор бидний юу яадаг вэ юу? Одоо Тэнгэрийн зууны 4-р орон зайг хэрэгшээдэг учраас бидний гэр бүл тийм ээ хайртай дуртай тэр бүгдийг маань ингэж хэрэгшээж яадаг учраас цөмөрө гэр бүлийнхэнтэйгээ харилцаагаа муутгаж ерөөсө болохгүй гэдгийг зөвлөмөр байна. Буруу зуруу бити ойлголцоороо зөв ойлголцыг хичээгээрэй. Тэгэхээр цөмөрө маш төвчээртэй сонсох буюу дотоод мэдрэмжээ зөв удирдах, зөв ярих нь айгүй чухал болно гэсэн үгтэй тийм ээ. Тэгэд энэний гаргалгаа нь юу байх вэ? Яавал энэ эрчмийг зөөлөх вэ гэхээр бид нэр спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх нэн шаардлагатай. Ялангуяа одоо бүтээлч хүмүүс маань урлаг уран бүтээлч тийм ээ, зохиолч, одоо жүжигчид, найруулагчид, туйрвалчд хүмүүс байна. Харин ёстой л нэг туйруулаа бүтээхэд маш сайн энерги байгаа. Энд чинь ингэж хувьсаж очиж одоо бүтээл төрөвдөг хүмүүст илүү их одоо эрчмийг эрчимжүүлж сайнаар өгдөг гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энийг одоо бүтээл бүтээдэггүй хүмүүс маань цөмөрөө яах вэ гэхээр айгүй гоё ингэж бодож байгаа зүйлээ ингэ бичиж болгох хэрэгтэй. Тэгвэл айгүй бас одоо эрчим маань зөөлрөөд эерэг болно гэж цөмөр ойлгоноо. За дараагийн бас нэг голлох энерги юу байна вэ гэхээр ангараг гариг маань ахаад гэхдээ санчир гаригтай бас л эсрэгслийн энерги холбоос үүсгэнэ. За тийм эндээс цөмөр юг ойлгох вэ гэхээр бидний ингээд дотоод хүч тийм ээ. Ерөөсөө л хийчи. Ямар ч саад бэрхшээлийг одоо тий даван туулаад ерөөсөө л урагшаа чиглэе, дайрыг болгоё, бүтээе гэж чиглэж исэн чинь санчир гариг маань яг эсрэгээр нь одоо асууна бидрээс. Чи яг үнэн байж чадсан юм уу? Чи цагийн имийг цагт нь болгож чадсан юм уу? Чи карманда үнэнч байсан юм уу? Чи бусдад үнэнч байсан юм уу? Чи өөрөөс ахмад хүмүүсийг гомдоогоогүй биз гэд одоо нөгөө нэг бараг л үүлийн үрийн асуултуудыг тавиад ороод ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо энэ маань юу гэж одоо илэрдэггүй гэхээр ингээд юм хийх хүсэлтэй болоод байвч тийм ээ ярваа нэгэн байдлаар хязгаарлагдмал энерги одоо нөхцөл байдал үүсэж тулгарх юм бол за нөгөө нэг санчир гариг маань ангараг гаригтайгаа одоо зөрчлийн холбоос нь үүсээд энэ энерги нөлөөлж байна гэдгийг цөмөрөө одоо тийм тайван ойлгож хүлээж авах хэрэгтэй. Тэгээд энэ энерги чинь ингээд тэ дайвар мэдээжин хэрэг дахиад нөгөө нэг уур бухимдлыг дагуулна, стресс ихсэн тийм үү? Тэгээд ажил тийм ээ төсөл удаашрна. Тэм учраас цөмөрөө яах вэ гэхээр тэр болтол аюу хэцүү байх хэрэгтэй, өдөр болгон үнэн байх хэрэгтэй. Бүх зүйлийг товсон цагт нь хийдэг, өгдөг, ярьсандаа байдаг байх хэрэгтэй. Тэгээ нэмээд бас хэлээ гэх юм бол санчир гариг маань бидрээс ингээд ахмад хүмүүс буюу бидний дээд үе те одоо өнгөрсөн цаг нөгөө ертөнц үхэл гэдэг маш олон энергиудыг дайвар агуулж идэг учраас албан тушаалтан хүмүүсийн дээд албаны хүмүүс доод албаныхаа хүмүүсийг ярваа нэгэн байдлаар одоо удирдлагаас чинь ирж буй хязгаарлалттай асуудал тулгарвал энэ энерги төвчж байна гэж ойлгоход болно. Тэгэхээр гаргалгаан цөмөрөө төвчээртэй бай. Маш төлөвлөгөөтэй байх нь айгүй чухал зөв гаргалгаа болноо. За тэгээд одоо бас эергээр цөмөрийн нэрчмийг яаж өөрсөндөө зөв ашиглаж болох вэ гэхээр дахиад биеийн засгалыг хийн, хөдөлгөөн хийх хэрэгтэй, стрессийг тайлах аргаа болгох хэрэгтэй, шин санаа туршихаа өмнө төлөвлөгөөгөө гаргах хэрэгтэй, системтэйгээр алхмаар ажиллах одоо тэр төлөвлөгөөнүүдийг бичих бас хэрэгтэй. Ингэх юм бол энэ энерги аюу зөв урсгаж бидэнд эерэг үр дүн авчирна гэж цөмөрөө ойлгоцгоо бол одоо аюу дэмтэй тустай. За одоо харин ямар сайхан энерги одоо энэ өдөр үүсээд бидэнд бас нөлөөлж байгаа вэ, нөлөөсөр байгаа вэ, байх вэ гэхээр том гурвуулгаа бод гариг маань чулуун одоо
хөлгөөнд орчныг та бүгд мэдж байгаа. Мөн адилхан санчиргарыг маань. Тэгээ дээрэс нь нэмээд бүхнийг ихсэгдэг бидний дээд баяр баясгал аз жаргалын эзэн тэнгэр бурхан бархас барьд гариг маань байгаа. За sorry guys би нөгөө дандаа маань энэ маань тэр маань гэд нөгөө нэг яриад байсан арай дахиад их ярьчгүй тэгээд sorry шүү нэг багасхыг бол аягүй хичээж байгаа. За тэгээд одоо энэ гурван энерги ингэж гоё орж ирэхээр яах вэ гэхээр цөмөрөө хүслээ бичих, affirmation хийх, залбирал үлдэх, одоо өршөөл ирэх, сүнслэг ертөнцтэй, эзотерик одоо тэр ертөнцтэй тийм ээ даалт ертөнцтэй холбоотой юу л байна тэр бүгдийг хийхэд заслан хийхэд маш ээлжтэй байгаа учраас цөмөрөө хийж чаддаг, мэддэг заслуудаа хий, домуудаа хий, хүслээ бичиж, хүслээ шивший тийм ээ. Ялангуяа энэ маань усны энергитэй байгаа учраас та бүгдийгөө засал дом хийхдээ усыг ашиглаарай гэж зөвлөмөр байна. Яагаад вэ гэхээр одоо усны энерги чинь даалт мэдрэмжийг одоо эрчимжүүлж яадаг, даалт мэдээллийг түгээж яадаг, бидэнд дамжуулж яадаг хамгийн чухал энергиудын нэг. Өшөө дээрээс нь энэ том гурвал буюу энэ гаригууд маань ус энергиэр одоо тэтгэгдэж байгаа учраас энэ зөвлөгөөг хүргэж байна. За одоо цөмөрөө нэмэлтээр ямар affirmation одоо энэ сайхан том гурвалтайгаа одоо энэ гаригуудтай энэ эерэг өгөөжтэй гаригуудтай холбогдох уялдаа холбоотой affirmation хэлж болох вэ гэхээр утга санаа нь хараа ийм байвал зүгээр аа. Та нар маань тэгээд өөрсдөө одоо утгыг алдахгүйгээр өөрийнхөө сайхан үгээр чимээд баяжуулаад өөртөндөө зариулаад чин сэтгэлээсээ өөртөө оршоогоод чин зүрхнээсээ өөртөө бас сонсогдохуйц хэлвэл их сайн байгаа. За одоо би ингээд жишээ татаад 1 2 юм уу 3 affirmation санал болгоё. Би дотоод сэтгэлээ тайван, ухаалаг, төвлөрсөн байдлаар удирдана. Бүх мэдээллийг зохион байгуулалттай боловсруулж чадна. Би шинэ мэдлэг, ойлголтыг амархан, хурдан авч оюун ухаандаа нэгтгэнэ. Миний оюун санаа гүн гүнзгий бөгөөд тодорхой. Би дотоод энерги зөв урсгалд чиглүүлж өөрийгөө хамгаалах, өсөлтөд чиглүүлэх чадвартай. Би бүх үйлдэлээ бодлоготой, ухаалаг алхмаар гүйцэтгэж амжилт дэмжлэгийг амархан өөртөө татдаг. Тийм ээ. За ийм аффирмашнуудыг санал болгож ийн. Тэгээд та нар өөртөөхөө сайхан үгээр гой баяжуулаад хилээд 2-8 хооронд энерги айгуу гой хүчжүүлээрээ. За одоо цөмөрөө 12 ортын хадлах мэдээллийг хүлээн авцгаая. За энэхүү мэдээлэл маань болохоор цөмөрөө өөрийнхөө мандалтын орд, нарны орд, сарны ордороо хүлээн авах хэрэгтэй. Эдгээр ордуудаа мэдгүй байх юм бол би энэхүү бичлэгийнхаа доор холбоосыг үлдээ чинь тэрхүү холбоос дээрээ яаж өөрийнхөө энэ ордуудаа мэдэж болж авах болох вэ гэдэг заавар оруулсан байгаа тэр бичлэгээ тавина. Та нар маань тэрийг үзээд өөрийнхөө ордуудыг бас мэдэж аваарай. Тэгээд энэ ташранд бас нэг юм нэмж хэлмээр байна. Юу вэ гэхээр одоо бас ийм байдаг байхгүй юу? Тэнгэрийн зурганы чин аль орд дээр тэр ордны чин харалтаа тэр ордонд дээр чин 3 буюу 3-аас дээш гаригууд байна. Тэр ордыгоо бас заавал давхар уншаарай гэж зөвлөе. Яагаад вэ гэхээр 3 буюу түүнээс олон гариг аль нэг орд дээр ингээд давмгай ингээд энерги чиглүүлчихээр тэр ордыгоо унших хэрэгтэй байдаг байхгүй юу? Яагаад вэ гэхээр тэр ордны энерги нь бас нөлөөлнө гэсэн үг. За одоо тэгээд мэдээж Тэнгэрийн зургийнхаа одоо хоньны ордоос эхэлнэ. Тэгээд бас юу хэлмээр байна гэхээр би гол идэвчж байгаа энергиудыг хэлнэ. Та нар маань тэгээд одоо идэвчж байгаа энэ энергиудаа мэдээд
тухайн одоо тэр сэдвүүд дээр өөрөө өөртөөхөө хамгийн зөв гаргалгаа гаргаад зөв шийдлээ гаргаад яваарай. За одоо ингээд цөмөр эхлэв. Хоньны орд маань. Хоньны ордуудад ахан дүүс тийм ээ тэдэнтэйгээ харилцах харилцаа, хамаатан садан, өшөө дээрээс нь танаа хөшөөд, дотоод бодол, ойрынхоо хүмүүстэй харилцаа асуудлууд дээр айгүй их ухаалаг харилцах бүр шаардлагатай. Ойрын аян замд гарах бол айгүй сайн төлөвлөж явах хэрэгтэй. Машиныхаа дууг хүртэл шалгах хэрэгтэй. Ойрын аян зам тийм ээ. Тэгэд хүүхдүүдийнхаа сургууль соёлд анхаарал тавих хэрэгтэй. Айгүй зөв ойлголцож, ярилцаж, юмаа бичих ийм сэдвүүд хүндэгдэж байгаа. За одоо ухрын орд. Ухрын ордууд нь мөнгө санхүү, өөрийн гэсэн үндсэн, за ялангуяа биеийн энерги орж ирж байгаа. Энергийг алдаж болохгүй. Тэгээд материаллык асуудлаа шийдэх хэрэгтэй, асуудлыг яаж шийдэх вэ гэдэг гаргалгаагаа зөв гаргах хэрэгтэй. Нэг үгээр болохоор өөрийнхөө үнд цэнийг олох хэрэгтэй. Орлого хөрөнгөө яаж үнэлэх үү, яаж төлөвлөх үү гэдэг энэ сэдвүүд дээр анхаарлаа хандуулна. Тэгээд хоолны дэглэмдэр бас анхаарал хандуулах хэрэгтэй. За эхрийн ордууд юун дээр анхаарах вэ гэхээр би өөрөө яг ямар хүн юм гэдгээ бүр 100% тодорхойлохыг хичээх хэрэгтэй. Яг өөрийнхөө дотор байдаг хүнээрээ өөрийгөө илэрхийлээд өөрийнхөө санаа бодол төлөвлөгөөг бүр тодорхой болгох бүр ингээд оргил үе чинь байгаа. Нэгсэндээ өөрийгөө шинээр эхлүүлэх, өөрийнхөө шин төслөө одоо гаргаж ирж бүтээх гэх юм уу да бэлдэх, зэхэх өшөө дээрээс нь бүтэн сар учраас та нарын 5 сараас хойш хийсэн ажлын чинь үр дүн гарсан уу? Түүн дээрээ дүгнэлт хийх юм шаардлагатай хугацаа. Нэг үгээр бол өөрсдийгөө ахин бий болгоорой гэсэн үг ээ. Тэгээд энгийнээр хэлэх юм бол ахин бий болгох дээр заавал ингээд айгүй тийм томоороос харахгүй байж болно. Хэрвээ жижигээр харъя гэх юм бол өөрийнхөө ядаж ингээд өсний засалтыг тийм ээ яг өөрийнхөө дотор хүсэж байгаа тэр засалтаар засаж болно л гэсэн үг байхгүй да. Их идэх юм бол бас энерги зөв явагдана гэсэн үг. За манай мэлхийн ордныхон. Мэлхийн ордууд маань болохоор дотоод сэтгэлийг таних хэрэгтэй. Өөрийн чинь сэтгэл зүй сэтгэл зүйн энерги чинь хаана оршоод байна? Даалт энерги чинь мэдрэгдэж байна уу? Өөрийн чинь мэдрэмж, даалт ухамсар бусдыг мэдэрдэг мэдрэмжүүд хэр сайн байна? Үнэн байна уу гэдгийг бас анзааръя, бясалгал хийе. Сэтгэл тодорхой бичээж уудалж гаргая. Дотоод сэтгэлийн тайвшралтаа анхаарал тавья. Тэгээд зөвлөгөө гэвэл та нартай энэ хэдэн өдөр дор хаяж өдөрт өөртөө 30 минут болтугай ганцаараа байх орон зай гаргах юм бол маш сайн байх болно. За дараа нь манай арслангийн ордныхан. Арслангийн ордууд маань одоо яг энэ зөвлөгөөрөө би та нарыгаас ямар энерги идэвхжиж байгаа гэхээсээ илүү та нар маань юунаас илүү өөрийгөө хамгаалвал зүгээрээ гэдэг талаас мэдээлэл хүргэхийг хүсэж байна. Яагаад вэ гэхээр та нарын энерги олон хүмүүсийн дунд ингэж нөлөөлж идэвхжиж орж ирж байгаа учраас ялангуяа та нар хамтрагч, найз нөхөд, бүлгийн хүмүүстэй хамтран ажилладаг олон нийтийн дундаас одоо хар цагаан хэл амыг өөртөө битээ нагаараа л гэж ерөөсөө шууд үгээр нэг үгээр бол зөвлөмөр байна. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хар цагаан хэл ам өөртөө авахгүй тулд айгүй зөв харилцаа явуулаад айгүй зөв өөрийгөө илэрхийлж яваад бас яг хэрэгтэй үед нь даруухан, яг хэрэгтэй үед нь өөрийнхоороо байвал айгүй тэмтэй. За манай охидын ордныхан. Охины ордныхан маань та нарын карьер, нэр хүнд, ажлын харилцаа, албан тушаал, та нарын зорилго, та нарын бүр ингээ хэрэгцээ энэ бүгд дээрээ зөв шийдвэр гаргах, зөв чиглэл рүү явах одоо тэр энергийг одоо өөрсөндөө агуулж байгаа учраас яг энэ дээр илүү фокуслол дээр байгаа. Нэгсэндээ та нар маань би ямар одоо хэрэгэм зэрэгэмтэй би олон нийтийн дунд хэн байх вэ гэдэг талаарх ерөнхийдөө өөрийгөө олоорой гэсэн үг байхгүй юу да. Ингээнээр хэлэх юм бол. За дараа нь манай жинлүүрийн ордныхан.
жинлүүрийнхэн маань зүгээр сууж ирээсээ болохгүй. Яагаад гэхээр та нарын энерги суралцж л байх юм бол сайн болно. Та нарын сэтгэл та нарын хорвоог харах үнцэгчин илүү их сайжрах тусмаа та нарын энерги маш сайжирна. Урт удаан хугацааны бодлогыг одооноос бичих хэрэгтэй. Ирээдүйн зорилгыг одооноос төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөгөөгөө тунгаах хэрэгтэй. Судалгаа хийх хэрэгтэй. Ингэснээр юунд хэрэгтэй сайн бэ гэхээр та нар маань ингэснээр элдв янзын нарийн мэрэгчлэнтэй холбогдохгүйгээр асуудлуудыг хөнгөн шийдэх ийм боломжууд нэгдэж байгаа гэсэн үг. За тэгээд аялалтай холбоотой сургалттай холбоотой эрчмүүд давхар эрчимжиж байгаа. За одоо манай хилэнцэн орныхан маань дотоод хүч өөрчлөлт, та нарын санхүү, та нар бусдаас санхүүжих тэр мөнгө, эд баялаг, та нарын өөрөө өөрийгөө гүнзгий дүгнэж таних сөрөг эрчмээс өөрийгөө чөлөөлөх ийм цаг хугацаа байгаа. Тэгэхээр эдэн дээрээ цөмөрөө юу яах нь штэ тийм ээ? Өөрийгөө гүнзгий таних хэрэгтэй байх нь ямар энергиэс цөмөрөө өөрсдөө салгуул зүгээр байх нь бас бодох хэрэгтэй байх нь хүний мөнгөөр яах ёстой вэ? Зөв хэрэглэх нь бас зөв байгаа учраас бас энэ дээр бас айгу зөв зохицуул хийвэл сайн байна. За манай Нөмийн орныхан маань хэдийгээр ингээд та нарт ингээд харилцаа, гэр бүл төлөвлөлт, гэрлэлт тийм ээ ийм энергиуд ингээд байгаа ч гэлээ яг энэ чинь юу гэмдэ нум болон ихрийн орны энерги маш эрчимтэй байгаа учраас яг өнөө маргааштай шинээр танилцах хүмүүстэйгээ шууд гэр бүл болмоор байна гэдэг тэр сэтгэл зүг жоохон хоош тавиад хүлээвэл дээр гэж зөвлөмөр байна. Тэгээд түншигээ харилцааг тийм ээ айгуу сайн нэгтлэе. Харилцаагаа зөв явуулъя. Түншүүдтэйгээ үнэнч байх ийм цаг хугацаа байгаа. Та нар маань тэгээд гаргалгаагаа зөв гаргаад зөв сонголтуудаа хийгээд яваарай. За одоо манай Матрийнхан маань юуг анхаарах вэ гэхээр өөрсдийнхөө эрүүл мэндийг анхааръя, амръя тийм үү? Өөрсдөө битгий ядраа. Амтан байгавал гэрийн тэжээвэр амттуудаа анхааръя, халамжлая. Өдөр тутмын ажлыг хий, хоош суухгүй байх хэрэгтэй. Битгий хоошоо суугаарай гэж зөвлөмөр байна. Ажлуудаа зэгцлэх хэрэгтэй. Ингэж чадсанаар бас ирж байгаа эрчмүүдийг өөртөө ээлтэй болгох ийм давуу талтай байгаа шүү. Хэрвээ жаахан ажил хийдэггүй хөөрхөн манай матрууд байгаа бол та нар маань ирээдүйн төлөвлөгөөгөө бичих хэрэгтэй. Зорилгоо бичээрэй гэж та нартай зөвлөмөр байна. Та нар маань ямар ажил хиймээр вэ? Тэрийг бас одооноос бодоод төлөвлөөд байж байгаарай. За манай Хумхийнхан маань бүтээлч байх хэрэгтэй. Та нарын бүтээлч санаа, хайр, хүүхэдтэй холбоотой энергиуд идэвхжиж орж ирж байгаа. Тэгэхээр энэ идэвхтэй энергиудыг тийм ээ айгу зөв өөрсөндөө буулгал зүгээр хүүхэдтэй болмоор ах юм бол хүүхэдтэй болох боломжтой байна. Арай эртэйгоо бол бас хамгаалалтаа хий тийм үү? Тэгээд их бүтээлч бай, хайр дурлалдаа хичнээн ингээд гоё дурламаар хайрламаар байгаа ч гэсэн яг энэ хэсэгхэн хугацаанд шинээр танилцж байгаа хүндээ шууд хайрлаж дурлах бас жоохон бодолтой хандвал зүгээрэй гэж зөвлөмөр байна. Зөвхөн энэ хугацаанд л эхэлж байгаа хайр дурлалыг хэлж байгаа шүү. За одоо манай хамгийн сүүлийн загасны ордууд маань ямар энерги төгсөж байгаа вэ гэхээр та нарын гэр бүл, дотоод орон зай, гэр бүлийн асуудалтай холбоотой зүйлсүүд, үнэт зүйлсүүд, дотоод орон зайд анхаарал хандуулах цаг хугацаа учраас гаргалгаа нь шууд цөмөрөө гэр орноо эмгцэгцтэй байлгыг гэрээ цэвэрлэе. Ингэснээр гэртчин байгаа сөрөг эрчмийг шууд арилгах боломжтой маш том цэвэрлэгээ засал болж хуурж байгаа. Яагаад гэхээр та нарын энергинуудад Тэнгэрийн зурганы 4-р орон зайд байрлаж байгаа. Тиймээс гэр бүлийнхэнтэйгээ ухаалаг хандах хэрэгтэй, ухаалаг ярилцах хэрэгтэй, өөрийнхөө орон герт илүү их санаагаа тавих хэрэгтэй ийм хэдэн өдрүүд байгаа шүү. За ингээд суулаан та бүхэндээ хүргэхийг хүссэн мэдээлэл болон зөвлөгөөгөө хүргэлээ. Тэгээ дараагийн имжлэгээрээ цөмөрөө иргэн уулзцгаая. Энэ хүртэл сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд үргэлж
коммент бичээж одоо сайхан үгээ хайрладаг, зөвлөгөө хайрладаг, тийм ээ, харилцаад явдаг. Бүгдээр нь баярлаа. Өшөө дээрээс нь одоо ордуудыг маань тэр орд маань одоо тэдэн цаг, тэдэн минутанд байгаа гэдгийг бас бичээд бусдаа өгөөд те дэм болоо туслаад явдаг. Бүгдээр нь баярлаа гэж хэлмээр байна. За ингээд түр баяртай.